Улсын их хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэ болд Далайбат хоёр бид хэд орон нутагт ажиллаж байна. Тухайлах юм бол Дархуул аймгийн Орхон сумын Баян Үлзийт багт ажиллаж байна. Тэгээд өнөөдөр Баян Үлзийт 1-р багийн малчин Дамбууганд бас хүрэлцэж ирсэн байна. Тэгээд та энэ өвлжилтийн өнгөрсөн одоо зуны зуншлаг намаржээр нь хэр болов нөхцөл байдал ямар байгаа талаар бас бид нарт товч мэдээж өгөөч. Зуны хувьд бол зуншлаг муу байсан. Газрын гарц муу байсан. Цас бол эрт 2 удаа маш их орсон, хэмжээний орсон. Тэгээд тэрний араас бол залгаад бага багаар нэмсээр байгаад цасны зулдам бол ер нь нэлээд өндөр болсон. За дэрэгдүүр нь тэгээд одоо өдөр шөнө хүйтэн болвол ер нь ойрын бараг 10 жил өтөхтэйгөө хүйтэн болсон дөө. Гэхдээ яг хөөдөгөр маллахын тулд бас нэг төр засаг нийгэмд бас бага ачаалттай байхын тулд хувийн бэлтгэл бол сайн хангагдсан. Тэгээ малын тэжээл үйлжээд дулаахан. Тийм учраас нэг зовоод байсан юм алгал байна. За яг зүгээр хавар цас хайсны дараа газар доороос идэх юм жоохон ховорхон тэрэн л жоохон санаас. Тэгтээ цас хайлдаа бол ногоо гарч таарна. Өс ногоо гарчих юм бол тэгэл гайгүй л дээ.